Сайн мэцхан багш нараа цахимаар даалгавар хэрхэн үүсгэж сурагч руугаа илгээв гэсэн зааврыг хүрэхээр бэлдээд байна. Юуны төрөнд нэвтрээ орсны дараа таны идэвхжсэн байгаа сурах бичиг харагдах бөгөөд гэрийн даалгавар үүсгэхдээ Classes дэс рүү шилжинэ. Classes дэсэнд таны үүсгэсэн цахим ангиуд харагдах бөгөөд гэрийн даалгавар үүсгэхдээ тухайн анги дээр дарах эсвэл баруун дээд болонд байрлах хуран цэг дээр даран assignment хэсэг рүү шилжинэ. Үүний дараа таны үүсгэсэн даалгаврууд хугацаа нь одоо үргэлжилж байгаа болон хугацаа нь дууссан гэсэн хоёр хэсэгт хуваагдан харагдах болно. Шинээр даалгавар үүсгэхдээ зүүн талд байрлах нэмэлт тэмдэглэгээтэй Create Assignment хэсэг рүү шилжинэ. Үүний дараа дараах алхмуудыг гүйцэтгсэний дараа гэрийн даалгавар маань үүсэх бөгөөд хамгийн түрүүнд Assignment Title хэсэг дээр тухайн гэрийн даалгаврыг агуулсан нэрийг оруулна. Үүний дараа эхлэх болон дуусах хугацааг тохируулж өгнө. Эхлэх хугацаа нь өнгөрсөн байж болохгүй бөгөөд одоогийн цаг эсвэл түүнээс хойш хугацааг оруулж өгөх боломжтой болно. Дуусах хугацаа хэдэн ч өдрийн хэдэн ч цагийн хугацаатай байж болно. Гэхдээ багш маань тухайн гэрийн даалгаврын үр дүнг харахын тулд богино хугацаанд өгвөл зүгээр байдаг. Тийм учраас та бүхэн маань өөрсдийн цагаа тохируулан оруулах боломжтой. Дараагийн хэсэг буюу Select Activities гэсэн хэсэг дээр тухайн даалгавартаа өгөх гэж буй дасгалуудаа сонгоно. Select Activities-ийн хойно байрлах уралчин суман дээр дарж дасгал даалгавруудаа сонгоно. Ингэхдээ нэгж хичээл тус бүрээр гарч ирэх бөгөөд тухайн өгөх гэж буй юнит хичээлийн даалгавраас сонгох боломжтой. Би болохоор юнит 3 гэдэг нэгж хичээлд даалгавар өгөх гэж байгаа учраас юнит 3 гэдэг хэсгийн хойно байрлах уралчин суман дээр дарж дасгал даалгавруудыг харна. Дасгал даалгавар өгөхдөө анхаарах зүйл маань юу вэ гэхээр нэгж хичээлийн төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрийн гэрийн даалгаварт өгөх дасгал даалгаврууд ямар дасгал даалгавар байна вэ гэдгийг та бүхэн сайтар нэгтэлж хараад дасгал даалгавраа сонгоно. Ингэхдээ би юнит 3-ын Session 1 гэдэг хичээлийг өнөөдрийн хичээл дээр үзчихсэн учраас Activity 1 гэдэг дасгалыг гэрийн даалгаварт өгөхөөр сонголоо. Ингэхдээ Preview гэдэг хэсгээр дарж тухайн дасгал даалгаврыг багш урьдчилан харах боломжтой. Тухайн дасгал даалгаврыг гэрийн даалгаварт өгөх гэж байгаа бол хойно байрлах дөрвөлжин суман дээр дарж тухайн дасгалыг сонгоно. Даалгавруудаа сонгосны дараа My Assignment хэсгээр таны сонгосон дасгал даалгаврууд харагдана. Дараагийн хэсэг дээр тухайн дасгалыг сурагч хэдэн удаа гүйцэтгэх боломжтой вэ гэдэг тоог оруулж өгнө. Энэ маань багшийн сонголтоор байх бөгөөд эсвэл тухайн даалгаврыг сурагч хэдэн ч удаа гүйцэтгэж болно гэсэн сонголтыг хийх боломжтой. Ингэхдээ Assignment дэсний хойно байрлах уралчин суман дээр дарж бүх дасгал даалгавруудыг харна. Үүний дараа юнит тус бүрээр даалгаврууд маань харагдах бөгөөд тухайн өгөх гэж буй даалгаврынхаа юнитийг сонгоно. Ингэхдээ багш маань хэдэн ч юнит хичээлүүдээс дасгал даалгавруудыг сонгох боломжтой болно. Тухайн даалгаврыг өгөхдөө Preview хэсгээр дарж тухайн даалгаврыг багш маань өөрөө гүйцэтгэн харах боломжтой. Тэгээд тус даалгаврыг өгнө гэж үзэх тохиолдолд хойдлын дөрвөлжин тэмдэглэгээн дээр тикэлж тухайн даалгаврыг сурагчдаа өгнө. Энэ хэсгээр тухайн даалгавруудыг сонгосны дараа My Assignment хэсгээр таны сонгосон дасгал даалгаврууд харагдах болно. Хэрвээ тус даалгаврыг өгөх шаардлагагүй гэж үзэх юм бол хойно байрлах X тэмдэглэгээн дээр дарж тухайн дасгалыг асах боломжтой. Үүний дараа Student may attempt each activity гэдэг хэсгээр тухайн сурагч нэг дасгал даалгаврыг хэдэн удаа
гүйцэтгэх боломжтой вэ гэсэн тохиргоог хийж өгөх боломжтой. Үүн дээр хэдэн ч тооруулж болно. Эсвэл хязгааргүй тухайн даалгаврыг гүйцэтгэх боломжтой гэсэн сонголтуудаас багш сонгож өгнө. Үүний дараагийн алхам нь select student буюу даалгавар өгөх гэж буй сурагчдаа сонгох гэсэн байгаа. Select student-ийн хойно байрлах гурвалжин суман дээр дарснаар таны үүсгэсэн бүх цахим ангиуд болон тухайн ангиудад харьяалагдах сурагчид овог нэрээрээ харагдах болно. За тухайн даалгаврыг өгөх гэж буй ангиа сонгох. Эсвэл тухайн ангид байгаа сурагчдад оноож өгөх гэсэн сонголтуудыг тус хийх боломжтой болж байна. Хамгийн сүүлийн алхам болох Add Instructions хэсгээр багш ямар ч төрлийн заавар зөвлөгөөнүүдийг бичиж болно. Даалгавар тус бүрийг хэрхэн хийх заавар зөвлөгөө болон бусад зүйлсүүдийг бичин сурагчдаа илгээх боломжтой. Эдгээр үйлдэлүүдийг хийж дууссаны дараа Assign гэдэг товч дээр тарж сурагчдаа даалгавраа илгээнэ. Тухайн даалгавар үүссэний дараа Assignment хэсэг дээр тухайн даалгаврын ерөнхий мэдээлэл харагдах бөгөөд хэдэн сурагч гүйцэтгэх ёстойгоос хэдэн дуусаагүй байна. За хугацааны хэзээ дуусахын ямар нэртэй даалгавраа гэдгийг тус хэсгээс харах боломжтой болно.